За энэ листэн дээр хүн болгон надтай санал нэгдэхгүй гэдгийг эхлүүлчихье. Гэхдээ миний бодлоор эдгээр дуунууд нь Монголын хипхопын game changers. За юу яцхан guys. Тэгээд манийхан энэ хийсэн лист бол яг Монголын хипхопын эхлэл биш, аль хэдийн тавигдсан байсан суурин дээр нь гарч ирсэн дараагийн scene ийм shift өчөө. За тиймээс эхлээд Монголд хипхопыг суурийн тавьсан артист уран бүтээлчтэй бүгдэнд нь хүндлэл үзүүлье. Хэрхэн үзэгчтэй та бүхний энэ үеийн амгалан галдгаж Монголын үндэсний телевизийн хит хөгжим мэдээлэл хөтөлбөр ээлж дугаар хэлж байна. Одоо толгой холбоо тий. Тэгэхээр rhymes гэж хипхопууд маань сүүл холбож бичдэг. Миний алдар хөлгөө урагчдын тухай дуулах бүлэг. За эхнийд бол 76. Тэгээд ер нь 2000-ад оны их үеэр Монгол ихэнх үедээ ийм ниш калчерт зориулсан байсан бол яг iStop Digital, S&I 2 хүү гэсэн хамтлагууд гарч ирснээр масс хамгийн анх хүчтэй ингэж нөлөөлсөн гэх юм уу, хүчтэй орсон гэх юм уу да тий. Монголын хипхоп энэ мейнстрим дуу байж болно гэдгийг яг баталсан хамтлаг уран бүтээлч гэж боддог. Тэгээд 76 гэдэг дуу яагаад энэ дундаас онцлсан бэ гэхлээр зүгээр political талаасаа надад нэлийн шок байсан бацаан бахад. Тэгээд 76 гишүүн одоо энэ government гэдэг рүү юм эрх чөлөөтэй шууд харааж өрөөгөл юм анх тийм эрх чөлөөний мэдрэмжийг бас айгүй өгсөн гэх юм уу да тий. Тэгээд бас хамгийн өндөр highlight хийх нь бол одоо Наба гэдэг ахын verse байгаа. Энэ дэр бол бүр амар баригдчихгүй аимшигтай flowтэй байдаг. Бүр үнэхээр unpredictable. Юм үгийн бараг бүгдийн мэддэг нэ одоо хүртэл дагаж дуулж чаддгүй гэх юм уу да. Тийм. Гэхдээ удалгүй rap зөвхөн entertainment биш. Мессеж ярьж эхэлсэн. Татар хамтлаг гарч ирснээрээ Монголын rap culture, rap scene илүү юм нийгмийн өнгө айстай болсон гэх юм уу да. Яг энэ үе татар хамтлаг яг нэг тийм зүгээр нэг street brag биш, илүү юм нийгмийн комментарий болгож чадсан. Яг тухайн үеийн одоо Монголын зах зээл whatever юу гэдэг те тэр нэг орчинд нь бол энэ бол нэлээд том shift болж байсан. За дараагийн синээр бол илүү одоо lyrically илүү technical болж эхэлсэн гэх юм уу? Куйза болон Дилоб одоо энэ үеийн MC-нүүд rap skill-ийг илүү одоо чухал зүйл болгосон юм шиг санагддаг байхгүй юу? Flow, rhyme scheme, delivery бүгд юм илүү нарийн гоё болсон гэх юм уу? Тэгээд өөрөөр хэлэх юм бол юу гэх юм одоо энэ үеэс хипхопын хэмжүүр нь одоо хинэн илүү cool вэ биш, илүү хинэн илүү rap хийж чаддаг вэ гэдэг одоо хэмжүүр гарч ирсэн гэж боддог. Тийм. Куйза Татар гэсэн энэ хамтлаг, Lumino гэсэн хамтлагууд бол яг lyrically техник зүйл холболт гэдэг зүйлийг амар ингэж хөгжүүлээд нэлээд өндөр хавцаа явж байгаад хипхоп маань нэг хэсэг байхгүй болсон. Монголын хипхоп яг үндсэн тэр roots-ээ нэлээд салаад илүү юм pop дууралттай болж эхэлсэн. Үед буруу газар зөв цагт миний хідэн тагт. За click boom болон ерөнхийдөө энэ үеийнхэн хипхопыг буцаагаад юм raw болгосон. Илүү attitude-тэй, delivery сайн, тэгээд image-тэй, одоо street image-ийг буцааж авчирсан гэх юм уу? Тэгээд энэ үеэс Монголын хипхоп харизма, character үүссэн гэж боддог байхгүй юу? Хараар лидсэн айны майхан дотор сайхан яанаглал дац жаргал тэр бүх маань дүүтэй хайх. Монгол rapper гэдэг харизма
одоо энэ буруу газар зөв цагт гэдэг дуу нь өөрөө 3 өөр төрлийн character явж байгаа те. Десантих илүү ийм донжтой, нэг юм яриад байдаггүй. Гэхдээ нэг эвгүүгар, Нүмедийнх илүү smooth, тэн Улаанбаатар хоттой өртөө. Тийм учраас энэ зүйлийг хийж гинэ гэдэг ийм харизматай бол Жигийнх юм илүү чанга, stressful, ийм амар loud, бүр ингээ галзуурах гэж байгаа хүний харизматай те. Тэгээд яг энэ үед ийм character гэдэг зүйл айгүй дайжгүй үүсэж хөгжсөн болов уу гэж боддог. Тэгээд энэ нь бол бас нэлээд moment shift болсон гэж боддгоо. За харин дараагийн үе нь болохоор илүү одоо саундыг нь өөрчлөх гэж оролцсон юм шиг санагддаг. Тэгээд дээрэс нь энэ маш хүчтэй шинэ wave гарч ирж одоо өөрсдийнхөө stamp-ыг тавьсан гэх юм уу. Тэгэд хүүд гэдэг дуу бол ер нь төрийн дуу болсон байсан шүү дээ, тэ. Тэгээд энэ үеэс ер нь саунд бас нэлээд өөрчлөх гэж оролцсон. Сонирхолтой дууралтууд одоо ингээд эргүүлээд харангууд сонирхолтой тийм юмнуудыг туршиж үзэж ирсэн юм шиг санагддаг. Тэгээд илүү модерн болсон л гэж хэлэх гээд байна л да. Дараагийн scene бол sound, vibe, beat selection-ийн хувьд дэлхийн хип-хопын саундтай илүү синк хийж эхэлсэн. Шинэ deliveryтэй, шинэ aestheticтэй тий пүүзийг тэгж магтан дуулна гэдгийг хязгаарч төсөөлж байгаагүй. Эргээд яг ингээ харангууд яг энэ цэгээс Монголын хип-хоп глобал болж эхлийн цэг нь байсан гэж боддог. Гэтэ тэр үеийн хамгийн controversial energy нь юу гэж? Энэ болчи. За тэгээд opposite-ийн ямар нэгэн дууг ер нь бол заавал оруулах ёстой гэж бодож байгаад энэ дууг оруулсан байгаа. Тийм тэгээд ерөнхийдөө opposite хип-хопын индустрид орж ирснээр яг өмнө шоу гэж байсан. Гэхдээ илүү opposite-од яг opposite-оор орж ирэхдээ одоо нөлөө синий өөрчлөлт нь юу байсан бэ гэхээр ийм нэлээ ийм өдөн хатгсан зэвүүн гажиг зарим юм хитрхи юм экстрим болгож байсан. Тэр нь надад амар таалагдчихсан. Зарим хүмүүст нь бол үнэхээр таалагдахгүй нэлээд дууралсан хүмүүс байдаг. Тухайн үед opposite нь өөрөө өстой яалцчгүй нэр шигээ бүх юмний эсрэг талд очиж зогсоод бүгднтэй диис хийсэн. Хамгийн их диис хийсэн хамтлаг бол opposite. MC-г диислээд, Quiz-аг диислээд, Цэцэг диислээд, G-г диислээд тэгээд хоорондоо дийлцээд хүмүүс өвөө ичээн. Хувьцаат компани. Тэд бусдын цусыг дотроос нь сорно. Тампон. Харин дараагийн артистууд рэпийг илүү өөр дааяр гэсэн л байваадсан. Rocket Bay болон энэ үеийн рэпрүүдийг ингээ харангууд илүү синематик болгосон юм шиг санагд. Энэ дуу нэм рэп биш. Бараг л юм short film шиг narrative-тэй. За Hades-ийн бас F гэдэг байна те. Маш сайн бичигдсэн те. Тэгэд юу мэдгүй илүү ийм Монгол rap storytelling нь бас ийм байж болно гэдгийг айгүй гоё харуулсан юм шиг санагдсан.
Энэ wave бол rap-ийг илүү lifestyle culture болгосон. Монголд officially яг trap mainstream болсон үе гэж хэлж болно. Сайн хүний үгийг чихээрээ бос түрхээрээ сонс. За тэгээд ерөнхийдөө Монголын хипхоптай trap culture ингэж хүчтэй нөлөөлж яг officially trap ингэж take over хийсэн бол нөгөө талд нь бас давхар underground хөгжцөөр байсан. Одоо Wolfism-ийн карьер нь өөрөө яг Yorolo SoundCloud-аас яг real label тухайн үеийнхээ хамгийн л гэж ярихаар лейблийн артистаар ингэж өөрийгөө ингэж харуулж исэн. Маш хүчтэй voice болж сонсогдож исэн тийм ээ. Мэдээж Night Nation-ийн хувьд бол Улаанбаатарын шөнийн амьдралыг бол одоо carry хийжсэн гэх юм уу да тий. Тэгээд Rookie-гийн мөнх агны гудамж нэгийг оруулсан байгаа. Нэг гэж mixtape альбомыг оруулсан байгаа. Тэгээд энэ цомгоос би яг алийн mention хийж recommend хийхээ яг үнэхээр мэдэхгүй байсан. Тэгээд дээрэс нь энэ альбом өмнөх бичлэгэн дээр хэдүүл ярьжсэн шиг яг нэг концепттэй альбом баггүй юу. Эхнээсээ дуусах хүртэл нэг түүх story явдаг, дуунууд нь хоорондоо холбогддог. Амар beautiful. Энэ бол Монголын хипхопын классик цомгуудын нэг гэж би боддог. ертөнцийн зүг барууд мөнх агны гудамж жаазыг шгэлсэн түүний хайжууд амар жаргал түүнийг гэрчилсэн одоо чи мэдчихсэн бүгд үнэлсэн дуурсан ч хүүхэд нас тэгээд дахиад хэлэхэд энэ бол мэдээж албан ёсны лист биш. Албан ёсны листийг хүлээх юм бол хинт хийхгүй юм байна. Тэгэхээр өөрөө хийчлээ. Ямар ч байсан энэ бол миний харж байгаагаар Монголын хипхопын сцений хамгийн shift хийсэн хүчтэй моментууд гэж бодож байна. Чиний хувьд ямар дуунууд хүчтэй нөлөөлсөн бэ? Чиний experience юу байсан бэ? Тэгээд санал нэгдэхгүй байгаа шалтгаануудаа гоё reasonable comment-н дээр бичээрэй. Хоорондоо debate хийгээрэй. Хэдүүлээ энэ соёлыг медиа талаас нь гоё сонсогч талаас нь хөгжүүлэхэд бол хөгжмөө гоё ингэж задлж хоорондоо ярилцдаг байцгаая. Тэгээд медиукийн одоо сонсогч нар тэр чанартай чихтэй байна. Тэр хэмжээгээрээ артистуудын арт нь чанарзна тийм ээ. Одоо шаардлага зөв тавьж ээж гоё уран бүтээл тэднээс нэхэх байгаа. Тийм ээ. Тийм учраас хэдүүлээ хайртай зүйлээ хөгжүүлцгээе. Тийм. Тэгээд мэдээж дараагийн part 2 гэж баг бичлэг гарах бах. Энэ таймлайнаар ингээ хуваагаад 10 дуу ингээд яатж байгаа. Яг өөр бол 30 дуу л да. Гэхдээ тийм. Тэгээд part 2-ыг үзмээр, хурдан үзмээр байвал лайк, subscribe хийгээд хүлээж байгаарай. Тэгээд олон хүн шеэрлээрээ тэрүүгээр чинь урамжиж гоё цаашаага юмаа хийх хүсэл төрдөг байгаа шүү. Тийм. Тэгээд love you guys. Утгагүй уулзцгаая. Peace.